За hi guys, шинэ оны минт. Өнөөдөр та бүхэнтэй би шинэ бичлэгээр уулзж байгаа. Ерөнхийдөө шинэ төрлийн бичлэг. Одоо ямар бичлэг юм бэ гэвэл одоо anime opening ending дууг ингээд үгээр ингээд сайхан жагсааж бичээд тайлбарлаад яг ямар утга одоо илэрхийлж байгаа юм бэ гэдгийг одоо та нарт тайлбарлаж өгөх байгаа. Тэгээ өнөөдрийн одоо миний сонгосонд болохоор энд харагдаж байгаа Chainsaw Man-ийн сүүл гарсан киноны ending Jane Doe гэх дуу байгаа. Одоо Kenshi Yonezu Hikari Utada гэх дуу чиглүүлсэн. Тэгэхээр та бүхэн манай бичлэгийг одоо хүлээн авч үзнэ. Яху. За, хостоор нь Адамны бис хүрэлцээр цуусыг. За. Окей, за энэ шууд ихний өгүүлбэрээс нь шууд орчуулад эхлэе л дээ. Жохоо ойшлуулчих. Энэ бол багийн хүмүүс хүмүүс гадарч энэ дөө. Март их татах гэдэг март их бүр их сүлтэй дуусах тийм. Март их дугаар энэ их бол хэрэгтэй. Энэ ертөнц бол бөмбөрцөг хэлбэртэй маа гэсэн үг хэлдэг. Яг зөв. Одоо юу гэж тайлбарлах юм бэ баста? Баг юм март. Яг л юм шүү дээ. Яг л yes. Яг л энэ ертөнцид яг л энэ ертөнцид яг л хоёул энэ гариг ирэх хэвээр. Митай дана гэдэг чинь ерөөд бол яг тийм бололтой гэсэн утгатай үг шүү дээ өөрөө. Тэгэхээр энэ ертөнцид хоёулахна үлдчихсэн бололтой ч юм уу те. За. Бага юм шиг гэж одоо ойлгож байна. Хоёулаа үлдсэн мэт. За юу бас илүү гоё орж ирж магадгүй. За цааш сонсгоё. За тэгэхээр одоо сая болохоор тэр эхний бадаг дээр болохоор ингээд тийм хоёулахна үлдсэн юм шиг гэсэн одоо өгүүлбэрийг илэрхийлсэн дээ. Энэ дээр болохоор одоо тэр өгүүлбэр нь одоо яг тийм мөрөөдөл одоо зүүд гэх юм уу да тиймэрхүү зүйл байсныг одоо илэрхийлж өгч байгаа байхгүй юу? За, намтай гэж болохоор өөрөө яг тийм. Жөө Google-тэй явж байгаа. Ичмигээл тийм зарч тийм даа гэдэг. Ямар нэг өгүүлбэр хийчихэд намтай гэж хэлээ тэр өгүүлбэр бодлаа. Баяг бодлоо. Монголоор одоо гээ шахах гэж зарч тийм. Юмео мите шимата да гэхээр одоо яг өмнөх хоёр одоо өгүүлбэртэйгээ нийлүүлвэл за яг үү юмео мите шимата гэдэг чинь тэгэж одоо мөрөөдсөн юм аа. Хоромхон зуурын мөрөөдөл байсан юм аа ч тийм мөрөөдөж үзсэн. Мөрөөдөл байсан гэдэг юм шүү дээ. Тэгээд энэ юмэ гэдэг чинь бас зүүдээр орж ирдэг болохоор яг хоёр давхар утгатай бас байж магадгүй. Зүүдэлсэн зүүдээ ярьсан байжсэн магадгүй. Яг хөө ерөөхдөө ихэнх утга дээр бол мөрөөдсөн зур бодж үзсэн интерл гэж орж ирэх юм байна да Монгол. За тэгэхээр одоо тэгэл яг эндээс угаасаа та нар ингээд харж байгаа бол одоо тэр Ризегийн ерөөхдөө хамаг сэтгэл нь одоо энэ дунд ингээд шингэсэн ингээд ойлгоход болно шүү дээ. Үг өөр нь яг тэр Ризег илэрхийлж байгаа. Тэгэхээр одоо Ризе гэдэг чинь үлээ миний өгшөө. Ризе гэдэг чинь болохоор одоо энэ Chainsaw Man-ийн одоо Ризе аркийнх нь гол дүр болох дайсны одоо охин байгаа шүү дээ. Одоо за манай гол дүрийн залуу Денжи хүн чинь өөрөө одоо зүрх нь одоо почта оронгуудаа зүрх нь одоо тийм Chainsaw Man болсон шүү дээ. Chainsaw Demon орсон байхгүй юу? Тэрийг одоо дайсны дүр болох одоо энэ Ризе авах гэж ирж авалгаалах гэж ирж хагаад өөрөө тэр зүрхэндээ дууралцдаг байхгүй юу? Аниме үзсэн хүмүүс бол мэдж байгаа одоо яг яаж дуустдаг гэдэг. Яг тэрхүү сэтгэлээр энэ дуу бүтсэн гэж одоо ер нь толгойдоо төсөөлөд авчихад хангалттай. Тэгэхээр одоо яг тэгээ энэ дуу бол төсөөллөөрөө амар бүтээх хэрэгтэй байхгүй юу? За тэгэхээр энэ гурван өгүүлбэрийг одоо яг нэг-нэгээр нь бол орчуулах юм байна л да. Цумасаки гэдэг чинь одоо өөрөө юу гэмэрч юм дээ. За хөлний үзүүр. Хөлний үзүүрийнх нь урд ингээд сарны гэрэл тусч ийн гэдэг чинь одоо тэгэл энэ японочдод ерөөхдөө айгуу даал дутгаар юмыг ойлгох дуртай. Тэгээд ямар ч юм хийсэн маш даал дутгаар. Одоо нэг за байж тэгвэл зүгээр нэг төсөөлөх гээд үзье л да. За. Төсөөлөх гээд үзье л да. Цумасаки за хөлний үзүүрт сарны гэрэл туссан байна тийм үү? Тэнгүүт энэ хүн харанхуй газраас ямар ч гэсэн алхаж гарч иж байгаа байх магадaltaй. За, ерөнхийдөө тиймэрхүү төсөөл байхад болох нь шүү дээ. За, тэнгүүт дараагийнх нь болохоор цэцгийн баглааны үнэр. Тэнгүүт одоо нэг хүн цэцэг өгсөн юм уу? Яасан? Өөрөө цэцэгтэй байсан юм уу? Хуруунд одоо хуруунда хоорондоо хүрэлцэж чинь. Ямар сонир. За яг хүмүүс хоорондоо гараа барьж л байгаа юм байна. Одоо нэгэндээ ингээд гараа ингэж хүргэж байгаа ч юм одоо ингэдэг нэг иймэрхүү юм болдог да аниме юм дээр шүү дээ. Одоо юуны хоёр юу гэж одоо нэг тэнгэрээс борхон бууж ирж байгаа нэг тийм хүнд ингээд нэг хүрдэг зураг байдаг та. Яг нэг хүрээгүй зураг байдаг. Энэ нь тийм хөтөлтэй хадаа. Та нэг Nokia байж үзчихсэн асахад. Дараагийн мөр явсан.
За, pre-chorus нь болохоор энэ дөрөв баг үгнээс бүтэж юм л да. Яг эхнээс нь сонсвол Sayonara гэдгийг бол одоо нэр аним үздэг хүн болгон мэдчихэж байгаа байлгүй дээ. Баяртай гэсэн үг шүү дээ. Ингээд баяртай бидний бичлэг дууслаа. За дараагийн мөрлөө асуувал. За мо иканакия. Одоо ер нь бол явахгүй бол ингээд тийм горьгүй боллоо. Тэг явах одоо бүр ингээд явах хэрэгтэй болчлоо гэсэн утгыг илэрхийлж байгаа юм л та. За нани мо камо васурете тэ мо нэ. Энэ бол бүхнээ мартаад явах хэрэгтэй болчлоо гэж байгаа байхгүй юу? Одоо энэ дөрвөн pre-course-ийн одоо өгүүлбэрийг оруулж ирвэл. Одоо шууд дахилт руу орно л та. Одоо та бүхэн бол энэ дахилтыг гэдэг Instagram-аар дүүрэн сонсож байгаа байл гэдэг. Японочууд болохоор юмыг баруунаас зүүн тийш одоо монголчуудын уншдагаас эсрэгээр нь уншдаг шүү дээ. Тэнгүүд үгийг хойноос нь уншаад явах юм бол ерөнхийдөө монгол хэлэнд айгүй яг тийм дөхөм орж ирэх юм. Нанимо камо за бүх зүйлийг мартаад явахгүй бол болохгүй баяртай. Одоо тэр резегийн дэнжид хэлж байгаа ерөөд бол үгс болж штэ. Энэ одоо өгүүлбэрүүд бол pre-course-ийн өгүүлбэр бол. За одоо шууд course руу орцгоё. Орцгоё. ガラスの上を裸足のまま歩く痛むことに血が流れて落ちていくお願いその赤い足跡をたどって会いに来て Яа энэ бол үнэхээр гайхалтай утгатай л дахилт байна л да. Одоо яг анимыг үзсэн хүмүүсийн хувьд заяа. Одоо үзээгүй байсан ч хамаагүй одоо энэ тахилтын сонсоод баг ойлгоно. За, Карасу но уэо. Одоо Карасу гэдэг чинь өөрөө ингээд англи хэл дээр бол шил штэ. Үе гэдгийг харин юу гэж болов зүгээр юм дээ. Нэг шилэн дээр л байна. Одоо шилэн дээр одоо л да тий хадаа ашиг гэдэг чинь одоо энэ хадака гэдэг чинь өөрөө нүцгэн хөлөөрөө ингээд алхаж байгаа байхгүй юу? Газар дүүрэн шил байла тэрэн дээр ингээд хөл нүцгэн алхах заяа. Тэгэхээр одоо тэр хөл нүцгэн алхсны дараа ингээд угаасаа яах нь ойлгомжтой шүү дээ. Хөл рүү ингээд те шил зоогдоод айгүй их цус гарна. Угаасаа энэ дээр дараагийн өгүүлбэр нь гарч штэ. Чига нагараа те оочтой ихгүй. Одоо хөл рүү н орцсон тэр шархнаас ингээд амар цус туслаад явах нь штэ. Одоо энэ дараагийн өгүүлбэрээс үнэхээр гайхалтай болж ирж байгаа л да. Анаар илэв хийдэггүй л ерөнхийдөө битгий алдахаарай. Гэтэ итгэж тушаарай. Гэтэ битээ дурчаарай. За, онега гэдэг чинь болохоор одоо гуйж байна шүү дээ. Одоо нэг үнээс. Одоо ерөөд бол резегийн хувьд дэнжэгээс гуйж байгаа гэсэн үг байхгүй юу? За, соно акаяшиато тий. Үнэхээр гайхалтай ерөөд л үг байгаа байхгүй юу? Одоо сая ингээд дахилтын ихэнд болохоор ингээд шилэн дээр нүцгэн хөлөөр алхаад ингээд цус гаргаад цаашаа алхаа явж байгаа да. Харин энэ өгүүлбэр дээр болохоор одоо тэр улаан одоо хөлийн мөрийг дагаад айниктэй те надтай уулзахаар ирээрэй гэж штэ иргэд бол заарл үзье. Алтан загсыг зэвэрсэн усны сан руу тавьж явуулж байна. Ханасуу гэдэг чинь тавих штэ. Одоо монголоор бол яг тавигдсан загас хэр чинь нэг сониорчлог. Тэгээд тийм учраас зүгээр тэр загсыг хин нэгэн тэр зэвэрсэн усан сан руу тавьж явуулж. явуулсан. Гэдэг чинь өөрөө алтан загас болоод байгаа те. Тэгээд усан сан зэврэн гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ л та. Зэвэрсэн усан сан сэлж байгаа алтан загас гэх юм биш үү те. Хөлний шаж. Отлоо хайрцаг. За отлын шивтэй гоцсон хайрцаг матар нуугдсан хайлаг гинэ. Тэрэгт нилээл өмхий гэдэг гад ирэх гэсэн. Окей. Яа. Let's go. За back to back. Яа Шибирета юм шүү Шибиро гэдэг. Шибита. Бадарчлаа. Бадарсан чи гэх юм. Бадарсан бадарсан хайрсанд үлдэх шахны мөр. Сорив. Yes. Тэгэхээр чиний бадарсан хайрсанд үлдсэн сорив юм. За чиний монголоор бас бат. Шууд бадарх гэж тэнийг юм жаа удахгүй та. За тэгвэл Шибиро за бадарсан хайрс. Бадарсан чи. За тэгвэл ингэж ярьчлаа. Зүгээр ямар ч сан Шибиро гэдэг нь болохоор монголоор л бадарх гэж ярьж байгаа тийм.
Тэнгүүд ямар хүн бадарч нэ хэр цусгүй тэр хүний биеийн тэр хэрэгтэй газар цуснд байхгүй болохоор хүн бадардаг тийм. Тэнгүүд одоо бодвол үхсэн хүн юм болов? Эсвэл ямар нэгэн байдлаар бараг л чи ер нь л баах үхсэн дөрүүд яваад байгаа шүү дээ. Дотор нь төтгөрл орсон болохоос. Үхээгүй байлаа гэж бодоход за сорив тогтсон. Ерөөхдөө айгүй өвдсөн хүн гэх юм. За окей, энэ өмөр дараагийн мөр талбарт хэсгийг нэг үзье та. 犬のように泳いだ迷子 Инуно ёоны оёида майго. Яг л нохоо шиг одоо тэр алтан засаал яриад байгаа юм шүү дээ. Одоо тэр нэг төөрч гисэн шүү. Одоо энэ гурыг одоо нийлүүлүүлээ юу болох вэ? Яг төөрс нохоод гүлэг төөрүүлдэг шиг юм шүү. Нэг гүлэг төөрүүлсэн байна. Тэгээс хэлсэн байна. Одоо бид энэ төөрөлдөж явсан одоо тэр ДНЖ-г ер нь илэрхийлж байгаа юм биш үсттэй гэсэн одоо миний хувийн таамаг байна л та. Дараагийн бүлгийг сонсгоё. ここにいるの何をしてるのこの За тэгэхээр Ndokoni Iruno одоо энэ хойно нь болохоор бас өөрөө нөгөө нэг Kenshi Ono заажгаад зэрэг дуул явдаг л та. Ndokoni Iruno Kokoni Iruyo гэдээ ард нь дуулж байгаа сонсогдож байгаа бол. Тэгээ Ndokoni Iruno гэдэг чинь одоо ер нь хаана байна вэ гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр харин нөгөө хадлаас нь одоо эрэгтэй дууч нь болохоор энд байна гэж илэрхийлээд байгаа байхгүй юу? Одоо ойлгох одоо чибэгийн таар сонсвол ここにいるの何を Nani Oshiteruno. Тэгээ нэг тийм дээр үеийн загттай шиг санагдахгүй байна. Чи одоо хаана юу хийж яваа вэ гэх тэ? Nani Oshiteruno хаана юу хийж яваа вэ? Одоо эрэгтэйг нь хариулт болохоор してるの зөттөө метр юу нэ. Юу хийж байгаа юм бэ гэдэг одоо дуун дээр асуусан чинь одоо үргэлж одоо чамайг харж байгаа шүү гэдгийг илэрхийлж байна л та. ямар ч 間違いで満たそう Энэ ертөнц одоо тийм юу нэлж юм бэ? энэ ертөнцийг буруу зүйлээр дүүргий. Тэгэхээр энэ ертөнцийг тийм гажууд зүйлээр дүүргье. Баярлалаа. そばにいてよ Собани итеё. Дэргэд минь А байгаа. би гадралчлаа л да. Энэ хоёр чинь ерөөхдөө нэг жоохон тий гадных ч юм. Ямар ч нэг тийм сонио галзуу хүмүүс байгаа даа штэ. Ер нь бол Ерөөхдөө тийм. галзуурья хамт илүү байж Яа, галзуу за, тийм. зүйлс хийцгээл гэсэн үг юм бол. Тийм утга байсч болох юм. 遊びに行こうよ За, саний мөрнөөс ингэж авч үзвэл Собани итеё. Дэргэд минь байгаа ч. Хоёлаа цуг ингээд хөвжөлтгөөр явъя. どこにいるの Ndokoni Iruno. Яг л танихтай адилхан хаана байна вэ? Яг одоо тэр нэг одоо нөгөө нэг одоо хайртай хүн нь яг хаана байгаад байгаа юм бэ? Тэгээ тэрийг болох одоо pre-course-оос иргэд бол амар асууж байна л да. Хоёул энэ ертөнцид буруу зүйлийг хиймээр байна. Чамтай хамт Ээ. тогломоор байна. Тэ чи хаана байна? хаана яваад байгаа юм хатаа гэсэн байна уу? Хатаа яваад чадчих гэдэг байна. Тэмэт хатаа яваад дуусна. ガラスの上を裸足のまま歩く痛むことに血が流れて落ちていくお願いその赤い足跡をたどって会いに来てまるでこの世界で二人だけみたいだねなんて少しだけ夢を見てしまう